Хүлээлгийн өрөөндө тавтай морил эрхэм мөндөд сонсогчдоо Германы Мюнхен хотоос Ариуна Заяа 2 та бүхэндээ мэдчилж байна. Тэг ялангуяа манай подкаст бол одоо өсвөр үеийнхэн зориулж байгаа учраас ерөнхийдөө бид чи хоёр одоо хоорондоо сексгээ ярихад бол ямар ч асуудалгүй угаасаа. Гэтэл би одоо жишээл ээжтэйгээ ч юм уу одоо 16 7-тойд байхдаа ээжтэйгээ эсвэл эгчтэйгээ одоо сексийн талаар ингээд шууд ярих гэхээр бас нэгэн асуудалтай л одоо байсан байж таараа. Угаасаа хүүхэд ахад л тийм байдаг. Хүүхэд ахад ч гэж нэг 15 6-таа эцэгийнхээ хажууд ирсэн кино үзэж чаддгүйсэн юм тийм. Хүмүүс үлсэж яхад нүдэд дараад нүднийхээ хорооныхаа тусраа гараад эсвэл ингээд мэддэг мөртлөө мэддэггүй царай цаадаг ч юм уу. Би одоо жишээлбэл яг сексийн талаар ингээд төсөөлөлтөй болж эхэлсэн хугацаа гэх юм уу. Би бол хамгийн түрүүнд сонин дээрээс мэдчихсэн. Ингээд машинаас гэх сонин байдаг гэсэн шүү дээ. Тэнд ингээд нөгөө нэг юм болон дээр нэг юм эротик өгүүлгүүд байдаг гэсэн. Тэгээ манай эмээ өөр агиох сонин уншдаг гэсэн. Тэгээ яг тухайн үедээ ирсэн сонингууд ингээд гачилж байгаа л нэг машинаас гэх сонин дээрээс нэг эротик өгүүлэг болоо ирсэн юм шиг байгаа. Тэгэл тэрнээс хойш гойсон надад эмээ өөр машинаас гэх сонин авчих тоолно ингээд амар нууцаар бараг 0 даш авах ингээд уншаал. Тэгэл тэр чинь ингээд амар юм өгүүлэл бичсэн баа штэ ингээд мөрнөөс нь ингээд яагаа. Тэгэл тэр шиг тэгжил миний анх нүд юм секс төсөөлөл юм би болсон баг. Тэр ч одоо 12 3-тай үед юм уу да. Тэгэл тэрнээс хойшоо ерөнхийдөө нэг иймэрхүү юм байд юм байна гэж төсөөлөл өөртөө бий болгочаал. Тэгэл 16 биш 16 хүрсэн байсан. 17 хүрэхээ алтад би найзлуудтайгаа авах секс хийж үзчихсэн. Арай эртүггүй юу? Ер нь бол эртэлтэй мэдээж яг тийм зарчмын хувьд гэх юм уу. Одоо нэг этикийн хувьд гэх юм бол энэ хамаагүй ч 16 7 гэдэг чинь бол тэгээд ер нь хизээд хийх ёстой юм бэ? Хизээд их юм зүг юм. Миний бодлоод баг юм уу? Эсвэл 20 юм уу? 28 тад хийх ёстой юм уу? 28 болоод би өгөх ёстой юм уу? Яах ёстой. Суусныхаа дараа, гэрэлснийхаа дараа хүмүүстэй унтаж үзнэ. Одоо юу гэдэг үзээгүй ээжиж тэр хүнтэйгээ шууд сууна гэдэг бол би маш хандлалтай гэж бодож байна яа. Суудсан тий. Яа. Сексигэд үзсэн чинь болохгүй л яах юм бэ тийм үстэй тэр чинь салтай нь шүү дээ. Эсвэл насан туршдаа тэгээл ингээл төвчээл амьдралтай нь ш. Тийм болохоор зэрэг би ер нь бол хүнтэй суугаас өмнө үзээд одоо юу гэдэг найз чинь нөхөрлөх үйл явдал мэдээж байлгүй л яах вэ? Секс их бас учиртай. Тэр чинь ингээд ер нь хамгаалалт номер 1. Хийсэн ч байсч ясаа. Одоо хэдэн настайдаа ч хийсэн бай ер нь хамгаалалт маш чухал гэж одоо ойлгож. Тэгэхээр хэдэн настайдаа ч ихэр 11 тадад тэгж болно гэсэн үг юм. Үгүй. 11 ч юм одоо эстетик божиж яваа нас шүү дээ. Өсвөр үүсч эхлэв. Тинейж гэдэг чинь бол нөө 13 энэ гэдгээс эхлээд яг 13-аас эхэлдэг учраас 13-аас 19 насыг бол тинейж нас гэж үзэж байгаа. Тэгээд би бол яг нормал насыг бол 18 гэж хэлэхээр байна. Юу тийм би ер нь бол нөгөө эрт үдсэн ч юм уу сүлд үдсэн хүмүүсийг аль хэлийн буруутгах маргүй байна. Одоо юу гэх тийм 13 таа үдсэн гэд тэр хүн хойлоос гадуурх хүн биш ч юм уу тий. Нэг юм хүн болго үзэл хөө чи бүр 13 таа үдсэн ч юм уу тийм биш. Хүн үзэж болно, зөв хүнтэйгээ үзэж болно. Хамгийн гол нь хамгаалттай өөрийгөө яаж хамгаалахаа сайн мэддэг. Хүсээгүй жирэмсэлтэйс юм уу? Хүсээгүй бэлгийн харилцаа одоо ямар нэгэн бэлгийн замын өвчнөс ч юм уу? Тэгж хамгаалахаа мэдсэн байж ээж өөрөө хариуцлагаа хүлээж тийм чадвартай болж 13 та мэдээж чадваргүй л тийм. Гэтэ яг нөгөө хүүхэд одоо хүсээгүй жирэмсэлтэйс хамгаалж чадчихвэл яагаа байж болохгүй гэж заавал чи 18 хүрээд хийх ёстой гэсэн чинь миний хувьд бол би бол тэгж боддог. Гэхдээ чи төрөө хэрвээ ингэж ярих юм бол хүмүүс бага насны хүүхдийг садар саманд урд татлаа гэж ярих байхгүй юу? Тэгэхээр болохгүй. Хамгийн гол нь яг юу хэлэх гэсэн бэ гэхээр миний жишээлбэл үдж байгаагаар одоо энэ өсвөр насны хүүхдүүд яг бие биендээ хайртай гэдгийг амар их батлах гэж секс хоорондоо хийдэг юм шүү байгаа. Сүүлд нь тэ болсон одоо процессыг ингэ дөөрөө дүнөд үзэхээр хайртайгаа батлах гэж тэр хүнтэй унтсан гэдэг ч юм уу. Эсвэл нөгөө залуу нь хөвчлэн одоо яг нөгөө 13 4-тэй эн чинь ингээд гар хангалан энэ хийгээд эсвэл найз охиндоо бас ингээд хэмээр санагдаж байгаа ш. Тэгээд тэрийг эмгтээдээ хэлэхээр нөгөө хүн зөвшөөрөхгүй тохиолдолд чи өмнөх нь надад хайртай юм бол одоо энийг хийх хэрэгтэй гэдэг ч юм уу тий. Тийм юм ярихаар нөгөө охин хайртайгаа батлах гэж одоо охин би 13 таа дөгнө гэдэг бол бас нэг бодол амар харамсалтай. Тийм. Одоо жишээлбэл миний хувьд өөрийг юм бол хамаг үнгээд илгч гээд байна. Ер нь бодоод байхад нэр бас бодоод байхад найзуудаа өөрийгөө
юу гэдэг ер нь бол бас яг хайртайгаа батлах гэж тэгжсэн юм байна. Одоо бодоход яг тэр залуудаа хайртайтай биш. Одоо яг тэр үедээ л яа би ингэж л батлын өөрийгөө батлах уу тий. Охин насаал үгүй гэл нэг амар охин нас гэж нэг юм амар хадгалцсан. Тэгэл тэрнийг амар үнтэй заавал бүр ингээл очих ёстой юм шиг. Дахин угаасаа анханасаа тэгээ суулгацсан байдаг баха. Гэтэ үнтэй юм штэ энэ чинь. Үгүй яг үнтэй л дээ тий. Чи ингээл үнтэйгээл хадгалаад 30 хүртэл явах хэрэгтэй юм уу? Үгүй штэ. Тэр тийм хүмүүс зөндөө аахгүй. Үнтэй би нэг хүнтэй судлаа тий. Эхнийхээ нөхөртөө өгнө. Хайрын залуунаас ч яваад чи юугаа гэдэг байгаа юм бэ? Гэж мээр байгаа аахгүй юу? Аа нэр өсрөө яахчихсан аа хөгшөө. 30 ч одоо хөгшин гэдэг байгаа зү. Гэтэ 30 одоо нөгөө сая судалгаан дээр харахад бас тийж штэ 15-аас 40 хүртэл насны хүмүүсийн хоорондын насны хүмүүсийн дунд хийсэн судалгаагаар 24% нь огт секс хийж үзээгүй гэсэн судалгаа. Мэдээж тэр одоо 15-аас юу гэдэг 19 нас хүртэл хүмүүс эзэлж л байгаах тодорхой хувь юм. Гэтэ 49 хүртэл наснд бас хийж үзээгүй хүмүүс байна гэдэг бол мэдээж тодорхой шалтгаан байгаа тийм хөгжлийн бэрхшээлтэй ч юм уу. Хажууд нь одоо ямар нэгэн хүн тийм секстэй холбоотой буруу үлгэр дуурайл үзүүлж ихсүүлсэн байж болно шүү дээ чинь тийм үстэй. Ер нь бол тийм тэр айгуу тийм бас нэг чухал ярих сэдвүүдийн нэг анхнаасаа ингээ хүнтэй унтахта буруу юм аваад эсвэл одоо өсвөр насныхан порно үздэг шүү дээ. Буруу юм амьдрал дээр шал ингээ хол тасарсан юм уу зэ тэнгүүд яг амьдрал дээр тийм байх юм шиг төсөөлөд тэнгүүдээ буруу ингээ үлгэр дуурайлаад аваад яг тийм буруу тийм төсөөлөлтөй болчтой яг тийм амьдрал тийм байх хэрэгтэй юм шиг амьдрал дээр ч гэсэн одоо порно дээр гадаг шиг шал буруу нөгөө төсөөлөлт болчтой тэгдэг секс гэхээр л тийм кинон дээр гадаг шиг амар том хөвгтөө хүүхэнтэй ингээл янз бүрийн юмар байх яаж үзэх хэрэгтэй юм шиг тийм биш гэдгийг анханасаа бас ойлгох. Гэхдээ хүн юм болгоныг хориод хараа одоо порно үзэж болохгүй ингэж болохгүй хүүхд тахта чи ингэж болохгүй гэдэг татсан улам хүн үгүйгдсэн нэг үзээд идэв штеп хийгээд идэв шиг. Гэтэ би яг нэг ноц цайлах уу. За тика. Хүмүүстээ садар мадар гэхэл ах. Гэтэ порно би бол үздэг байсан. Чи үздэг байсан уу? Найз залуутайгаа үздэг байсан. Аха. Гэдэг чинь 20 хэдтэй гэсэн үг шүү дээ, тий? Тийм, одоо нэг 23 4-т юм уу. Тэрний өмнө бол үзэж байгаагүй. Тэрний өмнө яг аим шигтэй бас нэг нууц айлчгүй би. Дээрээ нэг аим сэтгүүлээд гэсэн маа. Тийм сэтгүүл амирх үздэг гэсэн. Манай ч номын санж байж таараад. Тэдний нөгөө номын сангийнхан тийм бэлгийн боловсрал гэдэг номнуудыг үзээ. Дээрээс нь тийм 2-3 жилийн тийм нэг сэтгүүл байдаг гэсэн. Ягааш тэрийг хулгаагаар олж үздэг гэсэн. Байн хулгаагаар ороод үздэг. Тэгтээ тэр мөр айгу нөлөөлсөн байх гэж боддгоо. Ер нь юу ч мэдгүй байж байгаа нэг юм руу одоо ороод юу ч мэдгүй байж байгаа секс гэж бас яриад ахарч байна. Тэгэхээр ерөнхийдөө бол өсвөр насны хүүхдүүд хулгаагаарч вэ, нууцаарч вэ, илтч вэ те ямар нэг хэмжээгээр тодор секс гэдэг зүйлийн талаар мэдчихээд тэрийн талаар эрэл хайгуул хийдэг байгаа байхгүй юу? Юу гэдэг сонин дээрээс төлөөс кинон дээрээс ч гэсэн ерөнхийдөө эцэг ихтэй хэлэхгүй ч вэ, найз нөхдөд хэлээгүй ч вэ, өөрийнхөө хэмжээний тодорхой хэмжээний судалгаа хийдэг. Тэгээд тодорхой хэмжээний төсөөлөлтөй болдог. Тэр төсөөллийг харин жинхэнэ зөвөр нь одоо оруулж өгөх. Тэр төсөөлөлтээр зөв талын юм нэмэх хэрэгтэй байхгүй. Тэр төсөөлөл нь буруу бол биш. Тэрэн дээр жишээлбэл одоо юу гэдэг хамгаалт хэрэглэх ёстой гэдгийг нэмээд өчгөл тэр чинь хөөрхөн баяжаа авчиж байгаа байхгүй юу. Тэгэхгүй болохоор тэрийг нэмгүй тэрийг яг бол нөгөө хүсээгүй жирэмсэл хамгийн хайгаад байгаа юмнууд гарч ирдэг байхгүй. Тэгээ 16 таа дөнгөж нэг хүнтэй ундаал үзсэн чинь бан жирэмсэн болчлаа тий. Амар харамсалтай эцтэй. Тэр хүүхдээ ч хүсээгүй байж тал. Тиймэрхүү жоохон чимэг юмнуудыг нэмээд өгчвөл тэр нь жоохон баяжаад одоо гоё болохын цаашаа ер нь бол амар хэрэгтэй амьдралын л нэг хэсэг шүү. Тийм шүү дээ. Нэг тийм амар хүнээс гажууд хүн болгоныг хийдүүч юм яриад байгаа мó. Үгүй шүү дээ. Амьдрал ягуу чухал хэсэг байхгүй дээ. Зүгээр яг өсвөр насны хувьд бол огт үзээгүй хүмүүсийн хувьд чинь аягүй том тийм орон зай. Тэрийг үзэн үзтлээ гэх юм уу. Тодорхой хэмжээний төсөөлөл тэрийг одоо биелүүлэх процесс бол бас зарим хүмүүсийн хувьд аягүй удаа үргэлжилдэг. Зарим хүмүүс бол бас хитрхи эрд үзнээсээ болоод одоо ахиж хийхгүй гэдэг ч юм уу. Эсвэл амиг хөвдөөд те яг тухайд анх удаа үзэхэд тэр аягүй хөвдөөд зүв хийж чадаагүй. Аягүй муухай тийм сэтгэл дурсамжтай үлдээд хэдэн жилийн турш хийгээгүй хүмүүс. Миний одоо 92-ны найз маань бол байгаа. 16 татаа ийсэн гэлээ. Тэгээд тухайд аягүй муухай сэтгэлдээ үлдсэн. Төсөөлж ийснээс муухайсан гэсэн. Тэгээ шүү. Тийм болохоор зэрэг тэгээд ахиж би хийхгүйгээд 24 хүртэл дахиж хийгээгүй гэжсэн. Тийм үед нь ер нь тэгвэл
бид нарт яг мэдээлэл одоо өсвөр насны мэдээлэл хэрэгтэй байгаа юм шиг. Надад миний хувьд бол тэгж харсан. Жишээлбэл Германд болохоор аль хэзээний тий 4-р ангиас нь салгаад ингээд охин бандар нь салгаад эцэг эхчүүдтэй багш нар нь уулзаад ингээх ёстой одоо ийм шинж тэмдгүүд гарнаа хүүхдүүд өсвөр насндаа ирж байна аль 4-р ангиас нь тий тэгээ бүгдийг ингээд баг багаар зааж өгч байгаа байхгүй эцэг эхт нь хүүхдэд нь биш тэгэхээр эцэг их нь хүүхдтэйгээ нээлттэй ярилцчихэж тэгээ сургуульд нь бас давхар орж өгч байгаа байхгүй тэгэхээр нөгөө хүүхд чинь зөв төсөөлөл аваад нэр ингээх ёстой юм байна одоо миний бэлэг хэрэгтэй ийм юм байна ингэж ажиллах юм байна ингэж бэлгэвч гэж юм байт юм байна. Аль хэзээ энэ тэр хэрэглээс огт ичгүүгээр те. Ичгүй ерөөсөө бэлгэлдэг заяа. Би бүр анх Германд ирээ миний гайхсан юм нь би нэг айл байсан маань. Нэг айгуу Герман айлтай айгуу сайн найзууд. Тэгээ хүүхэд нь банд нь намайг ирэхэд 16 настай байсан. Тэгээ 16 насныхын төрсөдрөөр бэлэг бид нэр өгөхгүй юу. Тэгээл бүгдээрээ бэлэг өгсөн чинь аав нь бүр юм ууд дүүрэн 100 шиг бэлгэвч бэлгэлэхгүй би тэгээд миний баг хажууд нь нөөруулаад байгаа хгүй аль эзэн ойр гарцсан хүнтэй унтаад үдцсэн хүүхэн байгаа шүү тэгсэн чинь миний нөөруулаа яана ийм юм өгч болж байгаа юм аав гэд би нан түнтгнээ тах чинь нөгөө хэд найзууд нь ингээ юу ч болоогүй юм шиг энийгээ дуустал хэрэглээрэй гэд энийгээд хөх жишээ нэ тийм амар ингээд нээлттэй хоорондоо хэрвээ би эцэг их маань баг тийм өгсөн бол би бараг гарааг гүйтсэн байгаа. Тэр анх нөгөө Гилмрийн охид гэх кино үздэг байхад би санддаг байсан. Нөгөө ээж тайгуу тийм нээлттэй харилцаатай. Тэгээд анх нөгөө би одоо хүнтэй унтахтаа танд би хэлж байгаад те би одоо ингэ унтах гэж байгааг хэлж байгаад танаас зөвлөгөө авч аваад унтнаа гэж хоорондоо ярьдаг байхгүй. Яг тэр шиг би боддог байсан. Гэхдээ би ээжтэйгээ тэр ерөөсөө анхны бэлгийн харилцаагаа бол огт ярьж чадаагүй. Манай ээж нэгдүгээрт гадаад байсан. Хоёрдугаарт би эмээ өдрөөсөн болохоор одоо ямар эмээтэйгээ ярилтай нэ ш. Би эмээтэйг ярьдаг байсан чинь. Тэгэхээр сүүлд нь бит хоёрын харилцаа тэгээд айгуу тийм юу болсон. Одоо эмээтэйгээ би илүү дотн одоо тэр талаараа ярьдаг болоод ч юм уу те. Манай эмээ айгуу тийм айтайхнаар хүлээж авсан. Юу гэдэг амар загнаагүй. Окей за чи тэгээд өөрөө хамгаалж байгаа бол одоо болоо. Чи өөрөө шийдээ. Яаж хамгаалах нь хэлэхгүй байгаа зү. Хин бэ тийм шүү дээ. Хамгаалах гэж нэг үгэл байгаад байгаа болохоос яаж хамгаалах юм гэдгийг огт ярихгүй байгаа байхгүй. Би одоо хамаатныхаа банд нартай гэвэл одоо манай баг хамаатны банд нар хүмүүс таньчнаа. Ярихлаар ерөөсө хамгаалт хэрэгэлдэггүй. Хамгаалт хэрэгэлж мэдгүй. Тэгээд найзууд нь гэрт мэрт ирэл ярина шүү дээ. Тэгэл би юу аль хэзээний нөгөө жоохон нийгмийн ажилтнаар энэ чинь сурч байгаа ч юм уу. Жоохон нээлттэй болсон. Тэгэл өвөл мөвөл очил ярахад та нар өөрөө хамгаалт хэрэгэлдэг юм. Аль хэзээний 20 жирэмс 20 их нэртэй хүнтэй суугаад хүүхэдтэй болчих жоохгүй 18 дөнгөж хүрээ. Хамгаалт хэрэгэлж байгаа мөхөр гэл нүрээ нугаал нүрээ гарн дээрээ дараал 18 19 сурсан залуучууд тэгээ хэрэгэлдэг байсан байгаа байхгүй. Тэгээ дараа нь тим юм гэж юу гэдгийг хамгаалах уу? Хамгаалах харин тим юм гэж юу гэдгийг би яаж тийм бэлгэвч чи хэрэглэв гэж ярьж байгаа хүмүүстэй би одоо юу ярих вэ? Тэгэхээр манайхны угаасаа яг сул тал нь тийм хүүхэд одоо хүүхд цаа окей боли хүүхэд биш өсвөр насны хүн бэлгэвч авах гээд орохоор нөгөө имийн сан чин юм амар юм сонио харцаар хардаг ч юм уу те эсвэл ингээд нөгөө хүмүүс хажууд нь байхаар зэрэг би бэлгэвч авъя гэж хэлж чаддаггүй тэрнээсээ хичээд байдаг. Тэгтэл энэ бол нормал үзэгдэл байгаа байхгүй юу? Энд бол жишээ. Зүгээр одоо бэлгэвч авч байгаа хүнийг бол тэр ч одоо хариуцлагатай гэж ойлгодог. 16-тай 17-тай хүүхэд бэлгэвч авах гээд Монголд имээсээ ороход бол бүгд амар тийм сонин харахаар тэр хүүхд яах юм бэ тийм эстэй хүн болгон хараал эсвэл имийн сан ч нөөдөөс нь сонин жоох хараал загидах гадагаа ч юм шиг нэг тийм загаагаад харчин зэрэг тэр хүүхд хоёртоо орохгүй шүү дээ мэдээж. Тэрнээс эсвэл одоо жирэмснээс хамгаалах юм бэлгэвч өөр юу ээж хамгаалах юу ээж болдیں۔ Тий. Спрал гэдэг тиймэрхүү юмнууд манад ерөөсөө нээлттэй ярьдаг нь амар алдаа. Сургууль бараг үздэг нь бас алдаа. Яг одоо бол үзэж байгаа гэж би сонссон. Гэхдээ миний үед бол одоо миний үед гэж бодох юм бол 10 жилийн өмнөх явдлаа шүү дээ. Тэгэхээр тэр үед нэрэл тэр нэг 2 номноос өөр юм үздэг байсан. Тэгээд багш нь орж ирэл өөрөө бараг ицсээр гаал гараад хэлдэг тий. Тэгээд нөгөө нэг банд нар нэг охтуудыг дооглол юу гэдэг та нарын ийм энэ эзтэй мэдтэй гэл нэг хідэн би нэгэ хаач хашгиралцсан юм уу. Тэгэл дуусчдаг гэсэн. Тэгэл ясан мэн дээр цагаад талаараа бүгд л 10 төгсөхтэй айл эзэн зарим нь эцэг их болоод зарим нь 1-р курс төгсөхтэй эцэг их болоод дуусч байгаа байхгүй. Тэр чинь тэгээ тэр хичээлээ тэгж анзаараагүйгээс болоод тэгээд тэр хүмүүсийг боруудах маргүй л энэ л да тэр чинь мэдээж сайхан зүйл хөвгтд болно гэдэг. Гэхдээ арай эрт миний хувьд бол 1-р курс 10 дугаар анги болоод эрт хүмүүс яаж утсан. Манайхны хувьд тэгээ нэг юм хэд аавшгүй маа.
амьдрал нөгөө дундаж насал арай бага. Одоо Европтой харьцуулах юм бол харьцангуй одоо эрт нас орох ч юм уу тийм тохиолдлууд олон байдаг болохоор амьдралын процесс нь бас айгүй хурд яваад байгаа юм шиг байна. Эрт хүүхэдтэй болоод эрт хүнтэй суугаал тэрийг нормал үзүүлж боддог. Би одоо бас нэг нийтлэлж явах тэр нэг бичвэр дээр пэйж дээр биччихсэн. Хүнтэй нэг найзлуудаа болоогүй. За окей хизээ суух гэж байна. Тэгэл одоо суучрангууд хизээ хүүхд гарах гэж байна гээл. Эсвэл өөр ярих юм болддгүй юм уу тий. Тэгэл ингээд цагаасраар ингээд хүмүүст ингээд золгоол аль хэсгээр за одоо оройлоо гэл. Их амар чи миний асуудал байна. Ганц шүн хүүхэд хараад өгчих юм шиг. Ганц шүн миний өмнөөс нь тэ нойргүй хоноод өгчих юм шиг. Эсвэл ганц памперс аваад өгчих юм шиг. Эсвэл юу гэдэг амьдрал нэг юм тус олчих юм шиг нэг тийм надад бол заримдаа нервтэй санаад миний амьдралыг миний өмнөөс шийдэх гэдэг юм шиг тийм. Окей би 28 хүрсэн би ганцаараа амьдрмаар байна. Би хүнтэй суугаад одоохондоо хүнтэй суугаа ерөөсөө хүүхдийн бодолч миний толгойд байхгүй болчих. Хизээ үнтэй суух чинь чи баг ганцаараа болж ингээд надад бүр ингээд бараг яалан өөрүүлээд байгаа байхгүй тий. Одоо ингэж хэлүүлээс арай мух ах. Гэтэ ингээд дарам толгоо тий. Тэгэл би тэгэхэрч бас бодож штэ хөрх эмээдээ бас нэг тий өөр хүүхдээ харуулчих юмсан. Өгөхээр айлхан ихчээр би одоо тий ингээд удаан амьдрах гушууж ийна хүүхд мөхтөө үзүүлэх гэд. Тэгэхээр чин надад амар би тэгээд тэрнээс болоод буруу хүнтэй зуух юм уу тий. Яарсан да. Тий штэ. Тий тийм болохоор битээ тгийсэ гэж амар хүсэж байна. 30 болонгууд л 30 хүргээд ирэнгүүд л би хүний тоноос хасагдах ч юм шиг хүн болгон өөчи одоо бараг 30 хүртлээ штэ юм бодооч юу бодох юм бэ тийш юу бодох штэ амьдрал дүүж амьдрал хэлж штэ тий аялмаар хүнтэй танилцмаар болцмоор энэ зөндөө одоо сонголт дундаас хийвэр штэ тэр чи тэгэхгүй тэгэл ингээд нэг хүнтэй унтаж үдчихэл бараг тэрнтэйгээ суух хэрэгтэй юм шиг хүмүүс ойлгол тий тэр амар буруу одоо нөгөө нэг миний Германд ирээд миний бас нэг гайхсан юм болохоор одоо гайхсан гэдэг юм уу айгуу сонирн тийм санагдсан юм. Герман хүмүүс нэг Ausleben гэж ярьдаг. Ausleben гэхээр цэгсийн амьдралыг хүнтэй суухаас өмнө бүх зүйлийг туршиж үзсэн байх хэрэгтэй. Бүгдийг үзээ тий ямар өөр үндэсний хүнтэй унтаж үзмээр байл удаад үзчихэн өөр ямар нэгэн тий сонирхолтой амьдралаа туршиж үзмээр байл цэгсийн амьдрал туршиж үзчихээ. Тэгээд дараа нь хүнтэй суудаг. Би боллоо гэж үзэх харин боллоо тий одоо би ингээд яг бэлэн байна. Нэг хүнтэй хамт амьдраад тэр туршиж үзсэн 27-ос нь туршлахаа их нэртэйгээ юм нөхөртөө ашиглая гэсэн үедээ бэлэн бас үедээ суудаг аахгүй. Тэгэхээр надад тэр нөгөө нэг ахад өөр юм харах ямар шаардлагагүй чи бүгдийг үзсэн. Чам сонирхолгүй байхгүй. Хажууд хайртай хүнтэйг л байж байгаа. Тэр надад амар таалагдсан. Монголд болохоор шууд л суугаал на чи миний амьдрал. Би ч 11 настайгаас нийслүүтэй үерхэл. Тэгэл чи яриа идэрнэ 11-тэй чи ариун хүүхэлтэйгээр татаагүй гэдэг шүү. Чи юу хийжсэн юм бэ? 11-тэй би тэр яг 11-тэй танилцсан хоорондоо мессеж хийдгээс аахгүй. Тэгээд 13-таа уулзаа. Тэгээд бид хоёр нэг хэсэг хугацаанд үерхэд ерөнхийдөө намайг 17 хүрдгийн алдаг бит хоёр анх удаа унтаж үзээ. Тэгээд ерөнхийдөө нэг гэрт орсон. Тэгээд чи миний амьдрал бол нэг залуу байсаар байгаад ингээд. Тэгээд би яг ягааш л дүүцсэн байсан байгаа. Окей, энэ бол миний амьдралын хамгийн эхний бөөд эцсийн залуу. Айгуу тийм романтик төсөлөө дарж ирчих ерөөсөө миний амьдралд өөр хүн байхгүй. Хэлээр төсөлцөн. Тэгээд тийм эрт нөгөө нэг хоорондоо биендээ танилцаад юу гэдэг юм үзээгүй байхдаа хоорондоо суудсан хүмүүс чинь сүүлд нь яг тэр нөгөө нэг хэгдэд идэм байх. Одоо би ингээд хувийн амьдралаа ярих нь ч одоо бүгдийн дэлгэрэнгүй ярих нь ч хайшин. Гэтэ бид хоёр одоо салцсан. Шалтгаан нь бол бэлэн болоог байсан байхгүй тэр чинь дээ. Яг одоо би хүнтэй яг насан туршдаа ингээд яг энэ хүнтэй унтаал ингээд амьдрахад хамсалтай биш гэж бодож чадаагүй байсан байгаа байхгүй тухайн үед. Тэгэл юм үдчихийч хүнтэйс үү. Тэр чинь яг харин Монголд байгаагийн хамгийн нөгөө юу байхгүй юу? Монголд талхамдж байгаа нэг том асуудал юм. Хүмүүс яг суугаал жил хамт амьдрал 2 жил хамт амьдрал ухаардаг байхгүй яг тий би болоог байсан байна. Би юус хүнтэйс болоог байсан байна. Би өөрөө ээж болоход бэлэн биш байсан байна. Би аа болоход бэлэн биш байсан гэл хариуцлагаа чухамсарлахгүй юугаа чухамсар тэгээ салж байгаа байхгүй. Одоо амар олон хүмүүс тийм тэгэл дараа нь дахиад 2 дахь амьдрал тий дараа нь хин өгч байгаа хүүгээ тохирч байгаа тий. Яг манайх тий гол алдаа тэр бэлгийн боловсрал бэлгийн тийм нөхөн өрчмийн талаар сайн мэдлэг боловсрал дутмаг байх угаасаа болоод нэг дахь амьдрал 2 дахь амьдрал цаашлаг 3 дахь амьдрал хүртэл одоо ингээд монголоор дүүрэн одоо ганц би ээжүүд окей ганц би аавд бас байдаг л хаттай хичээлийн нь бол ганц би ээжүүд одоо үлдчихэж штэ. Нэг бодлын амар гоё ахгүй заримдаа би бол ингээд атархдаг хүүхдэмс. Йоо нэг хүүхдтэй болцсон байсан бол одоо нэг бодлын ямар ч юм уу тий эсвэл гэхдээ эн чинь хараа хүүхэд өсөж торниулна гэдэг чинь өөрөө асар тийм том хариуцлага зүйл байгаа байхгүй юу? Тэрнээс ч зүгээр тоглоом биш үстэй ч хүүхэлтэй хажуудаа ингээд тэрвэл за одоо миний хөө ингээд хамтаа том болёо гэдэг юм гэдэг юм чи яг тэгээд амьдралыг
Би бол одоо бодо тухайн үедээ би тэгээд анх хүүхд гарах гал 21 хүрж байгаа алт би төрсөн. Тэгээд өөрийгөө хангалттай том хэмжээний хүн болцсон гэж өөрийгөө ойлгоод би одоо ээжлэхэд бэлэн гэж бодоод төржсэн. Тэгээд тухайн үед ямар ч эргэлзээгүйгээр би яг төржсэн. Гэхдээ одоо ингээд ирээд бодоход би хүүхэд л байсан байгаа байхгүй. Өөрөө төлөвшөж чадаагүй. Тэг би одоо хүртэл асуудалтай тулгардаг. Хүүхдтэй ингээд юм зөвлөх гэхээр зарим нь би өөрөө мэдэхгүй. Төлөвшөж амжаагүй. Тийм насан дээр л одоо хүүхдтэй болцсон. Тэгээд тэр нь одоо зөв яваад байгаа ч юм уу, буруу яваад байгаа ч юм уу сайн мэдэхгүй. Тийм болохоор ерөөсөө өсвөр наснаас эхлээл харилцаанд орсон ч гэсэн юм үзээд гол нь хамгаалттай. Тийм манайхан тэгээд ээж автайгаа бас ярддаг хэрэг байдгийг одоо та нар маань комментээр бичээрэй. Ээж автайгаа хэрэг ярилцаж үзсэн. Эсвэл одоо ярилцах гэхээр бас юунаа санаа зовоод байдаг те. Яг юу ингээд ээж автайгаа эсвэл найз нөхдөдтэйгоо эсвэл ах ич нартайгаа ярих гэхээр юу садаад бодоод байдаг талаар та нар манаас хоорондоо саналаа солилцоод бит хоёр бас даачийн подкастт энэ талаар оруулах болно. Хин эхэлж ярих хэвээр эцэгхэн ярих хэвээр юм уу? Найз нөхдөд ярих хэвээр юм уу? Өөрөө эхэлж ярианы сэдвийг гаргах хэвээр юм уу? Ярих хэвээр. Би бол хамгийн түрүү найзтайгаа ярилцж байсан юм байна. Ээж автайгаа эмээ өвтэйгээ ярилцахаас өмнө тэгэл адилхан л тэр талаар юусэн мэдэхгүй хүмүүс байгаа ш тэр чинь. Тий. Тэгэл тэгтийн бол ингэдэм болоо гэл эсвэл нэг арай илүү мэдсэн тий. Үлгэр шиг юм яадаг байсан. Одоо бодоод хахад бид нар ингээ оюутны байранд амьдарч байхад 4-5 оны хүрээнд амьдрал. Тэгэл юм ярьж тэр татчих чаа. Тэгэл бүгдээрээ юу ч үзэг огтод очиад тэгэл бараг нэг хүнтэй унтаалж ирэмсэн болчихно гээл нэг үлгэр шиг юм яриад байгаа байхгүй. Яг л бараг хүн хажуугаар өнгөрүүлж ирэмсэн. Бараг тиймэрхүү юм ярьж байгаа юм шиг. Тэгэл ясцаа нэг хөөрхөн амьд өөртөө л өөртөө бараг болгосон гэдэг юм уу? Болгосон гэхээр айгу буруу сонсогдчихлаа. Өөртөө яг тийм амьдрал бэлдсэн гэж хэлүүлээд болох юм байна. Тэгтээ өрөө бид нарын бараг хамгийн анхны уналтууд бараг бүгд бэлгэвчихгүй байсан. Ерөөсөө тэрний тухай бодож байгаачгүй. Тэ амар юм спонтан болцсон гэсэн үг. Амар юм гинтийн миний хувьд бол спонтан бол байгаагүй. Гинтийн байдал бол байгаагүй. Би бол тэр залуугаа амар хүлээж байгаа. Тэгээд бүр бэлдэж бараг өгсөн. Гэтэ нөгөө мэдгүй. Би хайртайгаа батлах гэдэг үү? Хайртайгаа батлахаар би бараг жил мэл ингээ хүлээж байгаа. Тэр залуу хол хийж байгаа. Тэгэл хөрхи хайртайгаар батлах байгаа юм аа л да. Тэнгүүд нөгөө бараг л нөгөө залуугаа юу хийлэн тэрнгээр тэгэл бэлгэвчгүй л онцчих байгаа байхгүй. Тэг яаж яваа тэр залуу наваа юм үзсэн залуу байж таарсан байх. Тэгээд гадуурн тавьсан уу яасан жимсэн болдолоогүй. Эхний уралдан дээр ер нь жимсэн болдог гэсэн тийм яриа амар гардаг байсан шүү дээ. Тэгэл маргааш нь амар амьдрал навшин санагдсан. Гудамжаар гараал явсан ч хүн болон намайг хараад байгаа юм шиг. Тэгэл би ингээл гинт хүүхэн болцсон юм санагдаал. Амар сонир мэдрэмж тэр мэдрэмж бараг хүн эмэгтэй болгон авсан байдаг баха. Мэдгүй манай найзуудлаа бүгд тийм байсан гэж одоо найзууд тийм үү ер нь миний сонссон ярьсан эмэгтэй бас бүгд тэгж ярьдаг гэсэн. Ингээл тий төгтлөө зодуулсан юм шиг эсвэл ингээл хүн болгон над руу хараад байгаа ч юм шиг. Бэлгэвчийн тал дээр тийм хоёрт ерөөсөө нөгөө нэг жимснээс хамгаалах юм гэж байдаг шүү дээ. Эмчээ болохоор Германд бараг 15 хүрлээ бүгд эмэгтэйчүүдийн тийм жимснээс хамгаалах юм уу бараг эмчтэй байдаг бүгд. Эмчтэй байдаг тийм. Заавал жилд нэг юм уу жилд 2 хагас жил нэг удаа очиж үзүүлсэн байх шаардлагатай. Тэгээ байнга тийм юм уудаг. Юм уудаггүй бараг эмэгтэй ингээд нүд нь оройд байгаа юм бараг имлэг дээр очиад асуулаа. Юу вэ? Чи юм уухгүй бараг тэг яадаг юм гэмээр. Тэгэхээр тэрийг ямар хэрэгжүүлэх ёстой юм шиг байна. Ийм ууд зүр. Тийм уух чинь тийм буруу зүйл одоо биш үү гэдэгтэй ойлгуулж тэ бэлгэвч хэрэглэх жимсээс хамгаалах юм уу? Одоо тийм давхар бас гормоны нөгөө нэг тэнцвэржүүлэх байдал нөлөөлдөг гэж байгаа ш. Тэгэхээр ер нь л тэгэл одоо офн нээлттэй ер нь ярилцаж энэ бол тийм буруу хүнээс гажуу зүйл биш. Хүн болгон одоо хэрэгэлдэг. Ингэснээрээ чи өөрийнхөө ч эрүүл мэндийг хамгаална, хайртай хүнийхээ ч эрүүл мэндийг хамгаална гэдгийг бол бас ойлгох хэрэгтэй. Хамгийн зөв уусаа арга бол бэлгэвчээ яачаасан. 90% хамгаална. 90% хамгаална. Би бол бэлгэвчийг л уусаа олох юм. Би анх ондохдоо уусаа яг бэлгэвчтэй ондчихсан найзлаатайгаа. Би бэлгэвчгүй бол ондохгүй гэд. Найзлаатайгаа хийж байгаа ч гэсэн одоо юу гэдэг би чанд хайртайгаа баталж байгаа ч гэсэн бэлгэвчтэй л ондохгүй бол би ондохгүй гэж аваад бүр яг бэлгэвчтэй анх удаа хийж үзчихсэн. Тэгээд шууд найзхан дөрөв гүйччихэл би удацсан гэж. За яана. За би бол тгийх юм байна. Би сая яасан гэж явж орж ирсэн амар санаж байна. Тэгээд эмээд бол би
Нилээн бит хоёр одоо ингээд харилцаанд орцсон. Би спрал тавил цайна илжсэн юм байна юм. Аа бүр тий. Бит хоёр 6 сар орчим ингээд бэлгэвчтэй ингээд харилцаанд орж байгаа. Тэгээс үлдээ за. Тэг би ээж хэлсэн байхгүй манай ээж нөө гадагш явцсан байсан. Тэг ээжтэй би ингээд бэлгээцэн орцсон. Одоо юу яах вэ гэд асууж байгаа. Тэр чинь өөрөө сүлдээ айж байгаа ч чинь ингээд бас бэлгэрсэн ороод ирэхээр бас бэлгэвчгүй энэ тохиолдлууд байгаа. Гэхдээ ийм болсон гэж дээс чи манай ээж айгу тийм харьцангуй нээлттэй хүлээж аваа. За одоо нэг нь тийм болцсон бол би чамаа яах вэ те. Гэхдээ ер нь бол эрт байна 16 7 гэдэг бол эрт байна. Гэхдээ нэг нь тийм болцсон бол ээж нь чамаа одоо зайнаад яах вэ? 16 7 яг дээр үед бол дээр үед ч тий. Дээр үед бол эрт ах. Одоо болоогүй 16 7 бол одоо бараг харин 10 жилийн өмнө юм ярьж шүү дээ 10 12 жилийн өмнө ямар 10 жил авсан юм бүр. Тэгэхдээ мэдгүй одоо бол миний мэдхийн 13 14-өөс эхэлж байгаа. Тийм болохоор яг үгүй. Гэтэ тэрийг бол бит хоёр зөвлөхгүй 13 4-төд үзэж зөвлөөгүй ер нь сонсож үзсэн юмнаас л тамиг төвшүүлж байгаа шүү дээ. Тийм хэрвээ нэг нь л үзэж байгаа бол хамгаалттай үз. Айхаа айлгүй тийм эстэй сүүлд нь санаа зовоолтгүй эсвэл янз бүр өвчин тусчаад тэрийг имжлүүлэх гэж эмчтэр очижсанаас зүгээр л ирзэн аваад ирзэн шүү дээ тийм эстэй өөртөө аваа явж тий өөртөө болохгүй л аваа явж тэрийг цүнхэндээ байлгалаа гэд эсвэл ирчүүд нь залуучууд нь төрөвчөндөө нэг шиг бэлэгч авч явлаа гэд тэр бол өөрөөгөө л хайрлаж байгаа хэрэг тэрнээс ичих явдал бол биш. Ари хоёлог ингээд баахан секс ярихлаар хүмүүс одоо ярина нэг хүнтэй суугаагүй хурж байгаа хүүхэн нэг нь хүүхэдтэй ганц биетэй юу яриад байгаа юм бол доо гэл. Гэтэ тэгэл энэ ч нөгөө л угаасаа ганц бие байсан ч 30 хүртэл хүнтэй суугаагүй ч бай хийдгэл үзэгдэл шүү дээ тийм эстэй. Тэгээ юун дээр тогтож чинь секс ярих талаар бол ичих ёсгүй. Ерөнхийдөө найз нөхдөйгөө ч ээж автайгаа ч эмээ өвтэйгээ ч ах ихтэйгээ ч ярих ёстой. Тийм ялангуяа ээж нь эсвэл эртөө хүүхдийн хувьд аав нь ах тэр одоо өөрийнхөө сексийн талаар эсвэл өөрөө сексийн талаар юу гэж бодож байгаагаа хамгийн урд нь хүндээ ихтгэл ярьсан байж тааштай чинь тийм үстэй. Тэгээд тэр нь ямар хариу үйлдэл үзүүлэхээс ч ёстой жинхэнэ нөгөө цаашдын одоо хүнтэй ярих ч юм уу зөвлөгөө авах гэдэг талаар бол тийм өсвөр насныхан төрүүлж эхэлж ярихгүй хаа. Аав ээж нь хэлж ярьж аав ээж нь хэлж авах хэрэгтэй. Миний хүү тий одоо миний охин тий одоо ингээ 13 болж ийн ядаж юм ирэхээс нэгсүүлээд юм ирэхэж гэсэн заримдаа хэлж чаддгүй шүү дээ. Юм ирэхээс нэгсүүлээд одоо ингээ юм нэрнэ гэдэг чинь миний охин эмэгтэй хүн болж байгаа эмэгтэй хүн болно гэдэг чинь чи жирэмсэн болох боломжтой гэж баг тэгж тайлбарлаж өгөхгүй бол юм ирэнлэн л энийг аваад хийчих гээл тэгэл яаж хийж зааж өгөхгүй мэн ингээд хийчих гээ тий. Тэгэл тэгэхгүй бол өсвөр насныхан ч угаасаа өөртөө төрүүлж хийж ярихгүй шүү дээ. Хэрэг ээж би хүнтэй ундмаар байна. Эсвэл хүнтэй яаж унддаг юм бэ? Би хийж чаж ирэхлээр надад заа. Шууд тасалгуулаад чинь юу вэ? Солиороо чи гар мэгэл айгуул хэлсэн үстэй. Тэгээ шүү. Тийм болохоор эцэг эхчүүд нь амар чухал байх. Гэтэ энэ одоо бит хоёрын подкастыг сонсож байгаа ээж аав нарын хувьд цаашнаас өсвөр насны хүүхэдтэй бол цааш нь хүүхэдтэйгээ илүү нээлттэй явах тал дээр бол анхаараарай гэж бит хоёрын зүгээс сонсгосмээр байна. Тийм. Бит хоёрын хувьд одоо өсвөр наснда юу гэдэг төрүүлж яриаггүй ээж аав маань төрүүлж яриаггүй бит хоёр өөрсдөө ярьсан баар тархна шүү дээ аль альтайхаа талаар. Тийм би бол яг өөрөө хэлж ярьсан тэгээ. Тэг би харин бүх зүйл болоод дууссан хойно бүр аристралта болцсон хойно хүртэл биш хойно ярьж байгаа байхгүй тэр чинь тэгээд тэрээс өмнө хэрэг янз бүрийн болцсон мал яхаа тийм биз дээ. Хамтаа шүү дээ. Би тодорхой хэмжээний одоо юу гэдэг бэлгэвч чиглэлийг шийдэв үүсэл тэрнээс айдаг байсан бол ямар нэг өвч авцсан бол яах вэ? Тэгэхээр эцэг их байвал бид хоёрыг сонсож байгаа юм байвал хүүхдтэйгээ нээлттэй яриасаа тэг аль болох тайлбарлаж өгөөсэй. Бөөндөө сууж байгаа тийм юм яг ер нь бол зүгээр үзэгдэл болгоосаа нэг аль альнаас ичихгүй тийм байхсаа л гэж энэ ч угаасаа хүнээс гажуу зүйл биш ээ гэдэг аль аль нь болгоосаа л гэж хүсмээр байна. Гэтэ би ингээд хараа чамтай ингээд ярьж байгаад амар их баяртай байгаа байхгүй яа тэгэхээр энэ талаар ингээд бас харцсангуу нээлттэй яриад подкаст хийгээд сууж явах хэмжээний нээлттэй хүмүүс бас айгүй ховор. Юу тийм нэрээ нууцлая гэж те нэрээ нууцлаад эсвэл царай төрхөө нууцлаад ингээд ярьж болж байна гэж зарим нэг хэлэх байх. Гэтэ бит хоёрын зүгээс л хамаг зураг хөргөөд илгээд нэр устаа одоо баг бүх амьдралаа одоо дээжээ хоёр ярих нь шүү дээ ингээд сексэн талаар ярихад бүх зүйл одоо амьдралтай холбоотой юм чинь цаашдаа ярих тэрнээс ч их стаа гэж би юусаа одоо миний хувьд дээ шүү дээ миний би одоо энэ чинь нийгмийн ажлаар сурж байгаа тийм энд бол бүх юм нээлттэй миний баг одоо сургууль сурж байгаа энэ зорилго тиймэрхүү юм хүмүүс бас түгээхтэй нэг талаасаа зөвхөн тэр биш л тийм нэг талаасаа тиймэрхүү юм хүмүүс мэдээлэл өгье
хүсээгүй жирэмслээс хамгаалъя. Тийм юм л зорж байгаа болохоос өөрийнхөө хамаг паян дэлхийг гэж юм тийм шүү дээ. Аль аль нь суугааг байхгүй. Хинд хэрэгтэй юмдасаа л ярий. Хизээч ярьж байгаагүй сэдвийг ярий. Тэглээд ойлгох хүмүүс моолж болно. Нэг хүн хүлээж аваад хүү тэгмээр юм байна шүү. Сексийн амьдралыг тэгж өөрчлөлт оруулмаар юм шүү. Энэ хүмүүс ингэсэн байх шүү. Гэт тэгж болж байгаа байхгүй. Тэрнээс бүх хүмүүс таалахтай биш. Алавгүй юм бол. Тэгж арай муухай юм уу? Гэтэ бит хоёр чи яг энэ одоо ингэ сексийн талаар илүү дэлгэнгүй нээлттэй яг тэгэхээр хүмүүс Монголын нийгэмд ялангуяа яаж хүлээж авах гэдэг бол би төсөөлж байна. Нэг хоёр одоо чи хоёрыг бол зарим нь муулан заяа. Энэ нэг хоёр хүүхэн юу гэдэг арга юм бэ? Эсвэл хүүхдүүдэд буруу үлгэд байл үзүүллээ. Эсвэл хүүхдүүдэд садар самууд уруу татлаа гэсэн юм бол мэдээж тийм комент бол орж ирнэ. Тэр болгоно бол бит хоёр бэлтгэлтэй байгаа. Нөгөө нэг тийм өнгөө мэдхүү том хүмүүсийн ярианы 90% нь л секс сэдв байж яриа сонирхолтой болтгоо ярианы нэт. Ер нь бол бид нэр 25 26 үрээд дандаа тийм 2 дугаар савгаар ярьдаг гэсэн найзтайгаа суугаад эмэгтэй хүмүүс ч гэсэн суугаад барыг хизээ нэг юм амар сериусны юм яриад уус төр яриад окей уус төр ярьдаг үе байгаа цаг байгаа. Ихтэй ярианы 70% дандаа тийм байдаг шүү. Тэрийг ихтэй ерөөсөө офн ярьдгүй одоо нээлттэй ярьдгүй яг ингээл хоёр хүн гараад ярихлаар одоо ингэж чичлээд эхлэх байхгүй чичлээд эхлэх нөө одоо нэг хоёр нэг ажиг хүүхэн чи юу юм уу гэж яаж яхад бүд яг энэ биш яаж хоёр бүд гэтээ хараа би бүд шүү махлаг за боли хоёлаа хөвсгөр гэж яриа заяа цаа ч дуу гарчаад байна зариулаад тийм гэтээ хөвсгөр хүмүүс ч гэсэн хараа бүгд ийм тийм загвар өмсгчий биетэй биш те бүгд ийм гой өндөр турахай биш байхгүй юу тэгсэн ч гэсэн бүгд секс идэг тэнээс таашаал авах хэрэгтэй. Тийм хамгийн гол нь яаж харагдахтай биш сексээс яаж таашаал авч байгаа нь гол нь чухал. Хинч чамайг тийм хүчилж болохгүй гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Чи хүсээгүй бол окей хүсээгүй тэгэл болоо. А чи хүсэж байгаа бол өөр яриад гэж бас өсвөрийнхэнтэй хэлмээрээ а энийг ойлгоогүй бас томчулж байгаа тийм үстэй. Нөхөр томчууд байгаа гэж зөндөө байгаа. За бараг дийлэх нь байгаа. За өөрийнхөө муужгааг харж үзээгүй. Чи харсан мэдээж. Чи миний биений тал хэсэг тийм миний биений чухал хэрэгтэй. Би тэрийг харахгүй юм гэдэг чи юу гэсэн юм гонигтай үстэй. Тийм хүмүүс амар зүн тэрийг харж үзээгүй. Жишээлбэл тий өвчин туссан тийм юмнаас болоод ганц удаа тэгснээс бол амар өвчин туссан. Тэгээ тэрийг хинтэж харж үзээгүй. Тэрийг идэгдэг үгүй ч мэдгүй. Тампон амьдралдаа ч хэрэглэж үзээгүй. Тампон хувьлаад онгой хайсан цоорчин гэсэн сэтгүүлтэй хүмүүс цаан чин зөндөө. Тэгээ тэрийг яг тэгээ арай өөр үднээс арай өөр сэтгүүгээс тайлбарлаж өгмөр байгаа байхгүй. Тайлбарлаж өгөн цаашаа хамтдаа ярилцмаар байгаа байхгүй. Тий ярилцмаар байгаа тийм. Хүнээс гажуу зүйл огт биш шүү гэдгийг илэрнэхэд ойлгуулмаар байгаа. Ерөөсөө ичих юм биш энэ бол. Хүний амьдралын ашигын хэсэг. Ичээх юм бол юм гоё болохгүй шүү дээ. Тийм мэдэн зү. Би гэхдээ өөрийнхөө билэгтний хамгийн анх хинтэд мууж гаштай. Окей би хамгийн анх муужгаагаа 19-д харж исэн юм байна. Тэгэхээр юу гэсэн мэлийн амьдралд орчоод 2 жилийн дараа харжсан байгаа юм. Юу. За би багт гисэн юм уу? Би бүр тэрнээс өмнө агуул хараачгүй юм байна. Нэрээ баг. Тийм болохоор өөрийнхөө юм үнцэнтэй хайрлахгүй ижиж яаж эрэхтэй үнийг тийг хайрлах хэрэгтэй юм бэ? Яах юм? Эхлээд өөрийнхөө юм хараад мэдрээд ер нь ямар бүтцтэй яавал ямар юм бэ гэдгийг мэдчихэж гэж би боддог гэхдээ би өөр юм хүмүүс ямар бодолтой байд. Харахаас үргэлж чинь бол ямар хагастай байгаа зү. Тий санагдахгүй юу? Чиний бүхэл бүтэн биений нэг хэсэг шүү чинь хамгийн чухал хэсэг шүү. Бүр ялангуяа. Бамбар нүуний арснаас маань чухал тий. Тийм юм амьдралдаа нэг удаа харж байгаагүй. Харахаас ачдаг, үзэн яддаг. Үзэн яддаг юм хүмүүс байдаг. Яагаад гэвэл нэг бэлгийн уруулын амар том. За. Би бол тэгж юм шүү. Олон хүмүүс олон цаашаа. Ер нь бол хүмүүсээ сонссон тэрийг ингээд дургу тий. Тэрэндээ хаалгаа хэлмээр ингээд тэрэндээ баян тэр насаараа одоо тэрнээсээ олж ингээд шаналж байгаа, хямарж байгаа. Эсвэл нөгөөхнийх нь арьсан хар тиймэрхүү юмнаас олж шаналж байгаа амар олон юм хүмүүс байдаг гэж бодсон шүү дээ. Тэр хар мар бол өстой нэрээ. За одоо төрөлхийн тий одоо тэр хэсэг нь харалцсан хүмүүс байж болно шүү дээ. Тэр чинь нормал үзэгдэл гэдгийг бол манайхан бас ойлгох хэрэгтэй. Юу гэдэг тэрнээс ичих хэрэгс шаардлага байхгүй. Харин сургууль тэрийг заагааг байхгүй, эцэг их тэрийг заагааг байхгүй. Хөөе, чиний наадах чинь зүгээр дээ.
хүн болгоны хүүхэн адилхан хэмжээтэй байдгүйтэй адилхан чиний доотлолт муужгаа чинь ч гэсэн өөр байх хэвээр. Хүн болгоны ижилхэн яг ижилхэн муужгатай байл амар өдөртэй. Ер нь бол яг хэрэмтэй л адилхан байхгүй юу? Тэрийг хинч хэлээгүй болохоор минийх ягаад ийм өөр юм болоо. Минийх ягаад ийм юм болоо. Минийх одоо ягаад ийм уруулны юм орт юм болоо. Тий зүгээр цосгод хүртэл ингээд харагддаг байхгүй. Тий манай нэг яг нэг дотоодээс тийм анх үнтэй унтахтай айгуу тэрнээс иччихсэн гэдэг чижсэн. Тэгээ сүүлд нь хаалгаанд орно гээд. Харин тий амар олон хүмүүс тэгж хаалгаанд ордог. Зөвхөн энэ Монгол тохиолдож байгаа юм биш тий. Тэр нь бол хаасайгүй тийм байгаа. Германд ч тийм байгаа. Дэлхийд даяараа тийм юмнаас ичж байгаа хүмүүс. Тэрнээс авч өөрийнхөө юмыг яа тий хүнтэй унтаж чадахгүй. Өөртөө итгэлгүй байдлаа алдна. Одоо бүдүүнээсээ болоод итгэлгүй байдлаа алдна ч юм уу тий. Гэхдээ охтуудын хувьд бол ерөөсө бангараасаа ч юм уу ич шаардлага байхгүй гэж бодож байна. Ягаад цав бүгд цагаар өмсөх чинь нэг юм формул байх хэрэгтэй гэж тийм үстэй. Ихтэй хүмүүс тэрийг анзаардаг байхгүй юу? Би бас гэж байна. Нэг дурлцсан бол тий нэг тэр хүн чам таалагддаг бол. Үнэхээр үнэслээсээ тэр хүн тайртай болвол тэр хүн бангар байна уу? Хар муужгатай байна уу? Ялангуяа тэгж байгаа үедээ бол ерөөсө чиний ханаа унж чинь уу? Яа чи тэрийг ерөөсө анзаарахгүй зүйлүүдтэй байна уу? Тэгэл тийм юм хийж байхдаа энэ хүүхэн хэмжээний батхтай юм уу? Тэгж бодоод төвтчих залууч байхгүй. Тэр чинь юу вэ? Хамгийн ажиглалтай момент дээр байх чинь. Тэр бол үгээр хэлчихгүй байсан. Тэрнээс уусаач тэргүй. Гэт бүдүүн хүнээс зөвлөж яа. Хоёр бүдүүн арай хөсрөө хүмүүсээс зөвлөж байна. Яа. Сэлэт. Я бүр халаад өгчлээ халуу яриарсан чинь. Окей, за. Энийг дүгнээд хойлоо нэг хэлье. Юу гэдэг? Өнөөдөр ярьсан юм хойлоо базаад нэг хэлэхэд бэлгийн хайцанд орж болно. Орлого явах мэдээж. Хэдэн настай ч вэ? Хамгийн гол нь хамгаалтайсаа хэрэглээрэ гэж хэлмээр байна өсвөрийнхандаа. Өсвөр гэлтгүй ер нь бэлгийн хайцанд орж байгаа хүмүүстэй ерөөсөө эрсдэл битээ дагуулаарэ. Сүүлд нь харамсаа те. Ганцхан бэлгэвч хэрэглээг өндлөө. Ганцхан одоо юу гэдэг имээсээ ороод бэлгэвч авчаагүй хаан төлөө сүүлд нь аягүй их тийм имлэгээр явах шаардлагатай болоод эсвэл сүүлд нь өксөг жимсэлтээс аборт энэ төр хийлэхтэй тийм нөхцөл байдал битгий үрээсэй гэсэндээ бит хоёр бас иймэрхүү асуудлаар чөлөөтэй нээлттэй ярилцж байгаа гэдгээ бас сонсогчдод нааштай хэлмээр байна. Онд хоёрт нь гэвэл эцэг эхчүүд хэрвээ эмэгтэй залуу эмэгтэй хүүхэдтэй эмэгтэй хүн сонсож байвал хүүхэдтэйгээ амар нээлттэй ярилцаасаа энэ сэдвээр эсвэл нөхөртөөгөө ч юм уу тий заавал хүүхэдтэйгээ ярилцгаалгүй нөхөртөө хэрвээ хүүхэдгүй бол нөхөртөөгөө ярилцаад хоёулаа юу нь болохгүй байх юу вэ хүүхэдтэйгээ яамаар юм бэ тий бүх юм ер нь бол ингээд эн чинь яг л байдаг л өдөр тутамдаа ярих сэдвүүд энийг байхгүй тэрийг ингээд ярилцаасаа гэж амар хүсэж байна. Тэгээд хэрвээ асуулт байвал асууж олно. Бид хоёр бүх асуултанд нээлттэй хариулна гэж бодож байгаа тий. Та бүхний бас татгцсан асуултууд бид хоёр дараагийн подкастаар ерөөхдөө оруулаад нийт нь хариулаад явна гэдэг одоо бид хоёрт нээлттэй ярилцаарэ та бүхний дэмжлэг бас бид хоёрт хэрэгтэй шүү. Та бүхний асуулт бидэрт хэрэгтэй. Аллаар ямар мэдээлэл амар байна. Ер нь ихчтэйгээ одоо ярилцж байгаа юм шиг л мэдрэмж төрөөсэй гэсэндээ бид хоёрын подкаст хийж байгаа шүү дээ. Тийм найз хооронд ярилцж байгаа юм шиг. Тийм ихчтэй гэж мөнийг ингээл буудаас сууж байгаа хүүхнүүд ярьдаг шүү дээ. Чи яасан тийм байд гэх. Тийм байгаас гэж хүсэж чинь тэрнээс ч нэг юм чи хоёр зөвхөн мэдээлэл өгөөл тийм ингэ тэг гэж заахтаа биш. Яг ингээл бөөндөө бид хоёр ч гэсэн сураагүй юм бас зөндөө байгаа. Та хэдээс ингээд сурах юм зөндөө байгаа. Та хэд ингээд бөөндөө гоё ярилцаад иймэрхүү юмны талаар хамтдаа хөгжөөд явъя гэж хэлмээр байна. Секс бол ерөөсөө хүнээс гажуудуулалт биш, ерөөсөө ичих зүйл биш, хамгийн гол нь хамгаалттай, хариуцлагатай, өөрөө хүссэн байх шаардлагатай гэдгийг бас энэ ашиг хэлмээр байна. Тэгэхээр яаж байгаа гинт юм хийхэр болчихв? Гинт подкаст хийгээд сексийн тухай ярий. Чи бит хоёр нэг хоёлаас дүүнэртэйгээ сууж юм ярьж байгаагүй. Тэгээд тэдний зүгээс бас амар тийм ичдэг юм байна гэдгийг хоёлоо олж хараад ер нь найзуудаараа ингэ суугаад ярьж байгаа ч юм эсвэл их нартайгаа суугаад ярьж байгаа тохиолдолд ингэж ярьж чадахгүй байгаа хүмүүс айгүй их байдаг юм байна гэдгийг ойлгоод хоёлаа ерөөдөө сексийн талаар, бэлгийн боловсролын талаар подкаст хийвэл ямар вэ гэсэн. Санаа би анх гаргаж ирсэн. Чи яг үүтээ сайхан дэмжсэн. Би ер нь яг үү дэмжиж байна. Тэгээ хоёулаа нэг подкаст уус сонсдог гэж таарсан. Одоо тийм нөгөө нэг Besal Sex гэдэг подкаст хоёр эмэгтэй хөнгөлтэй. Тэгээд хоёулаа тийм подкаст хийх үү. Тэгсэн юм. Санаагаа бол тэндээс олсон юм бит хоёр. Хэлжи ярьшилтэй тийм биз дээ. Угаасаа л хүмүүс мэдхээс хойш ийм подкаст байдаг гэх. Бит хоёрын зүгээс яг уу ийм подкаст байдığım санаа авч байгаа болохоос бас яг бүр тэр чигээр хуулчих гэж бол зориог. Тэгэхдээ бит хоёр ер нь
Энийг өнөөдрийг хүртэл жоохон айцтай байсан. Одоо ч айцтай байна. Энийг сонсож байгаа хүмүүс яаж хүлээж авах вэ гэдгээс би бол айж байна. Тэгээд амар хоёр хүүхэн гарч ирэл шууд секс яриад шууд ингээд бэлгийн амьдрал юм бол ийм муучгаа зурж байгаа гэж шууд ингээд амар яриад эхлэнгүүд хүмүүс нэг нь хоёлын энд нэг Германд очичоо тий Германд амьдарч ээжж Монгол амьдралыг мэдэхгүй ээж гэдэг. Тэгэхээр аль хэзээ Монголд амьдраад өсвөр насаа өнгөрөөгөөд үзсэн. Миний хувьд бол Германд ирээд бараг 6-7 жил болж байна. Би 2 жил болж байна. Бараг 7 жил болж байна. Гэтэ сурсаар л байгаа. Нийгэм ажилтнаар сурдаг. Тэгээд одоо бараг 2 жил хагас сурж байна. 3 дахь жилдээ орж байна. Тэгээ ийм юмд чинь хугацаанд зөндөө юм үзэл Монголдо ингэчмээр юм байна. Энийг ингээ хэрэгжүүлчмээр юм байна гэд тэгсэн юмуд бол зөндөө гарч байгаа. Яг хамгийн тэр чухал сэдв гэвэл бас энэ хүсээгүй жирэмслэлт Германд бол бараг хүсээгүй жирэмслэлт гэсэн ойлголт бараг байха болцсон. Монголд бол тийм юм бол амар чухал сэдвүүдийн нэг байгаа байхгүй. Тэрнээс эсвэл тиймэрхүү амар их ялгаанаас эсвэл хөөх Монголдо ингэчмээр юм шүү. Манад ягаад тийм юм болоо. Аль нь дээр бид нар алдаад байна гэсэн яг тийм сэдвээс л ирсэн байх яг юм тгий тий одоо нөгөө комфорт зоноос гараад тэгж үзээ тэрнээс нэг амар зөрөгтэй да биш нэг амар алцар хүн дээж биш гин сексээрээ суугаад байгаа юм биш хэрэгтэй юм л хүмүүст хүргий сонсгоё мэдээлэл өгье гэсэн зорилгоор ярьж байгаа л да. Хоёрын зүгээс одоо энэ подкаст бол хамгийн ихний контент гэж бол бодохгүй байна. Урд нь бол бас өдөн дээр тий шинэ нислэг энтергээд айгуу тийм олон контентууд телевизээр гарч ирсэн. Гэхдээ подкастын хувьд бол бас ийм сексийн талаар бас харьцангуй дэлгэрэнгүй нээлттэй ярьж байсан тохиолдол миний зүгээс бол мэдэхгүй юм байна. Чи сонсч байсан уу? Байхгүй хаа. Монгол тийм ер нь бол байхгүй. Яг дутагдж байгаа ер нь бол сэдвүүдийн нэг. Дүдэн дээр гарч явах бас айгуу би ч бас тэр хулгайгаар үздэг гэсэн. Шүн бол хүлээж байгаа. Одоо яг болохоор тийм байхгүй байхгүй юу? Ерөөсөө монголоор үгүй зургатаар үзүүлэх юм байхгүй, сонсох юм байхгүй. Тэгэхээр л ингээл нөгөө нэг хамаг мэдээлэл чинь бид нарыг хаагаад байгаа байхгүй хаанаас мэдээлэл авах нь үнэн зөв чашийн одоо юу бодит мэдээлэл авах нь. Чи тоор хамгийн гол нь сексологч биш зүгээр найзууд хоорондоо юу гэж ярьдаг. Дүү нартайгаа юу гэж ярмаар байгаа эсвэл их нартайгаа юу гэж ярих хэвээр. Хөндлөөс нь туршлах хаашаа. Туршлах хэр хүмүүс айгу бол буруугаар ойлгож чинь бараг 20-30 залуу томдсон гэж. Тэрэндээ биш нөгөө амар олон хүмүүсээ сонссон, сайн сонсогч байж чадсан. Олон дүүнэртэй тийм мэрэгжлийнхаа хувьд бас чи одоо нийгмийн ажлаас сурж юм би харилцааны шинжилгээ ухаан бас социологоор сурж байгаагийн хувьд бит хоёрын хувьд ч гэсэн ерөөхдөө мэрэгчлэгээ дагуул юм хийж байгаа юм л да. Давхар аль өөртөө давхар хөгжүүлж байгаа гэсэн. Тэгээ тэр хүмүүст хөрөхгүй нөө хайд мэдих асуудал. Бид хоёрын халуун яриаг сонсохгүйгээ өөртөө шийдээрээ. Дараагийнхаа подкастууд бид нар өшөө дэлгэр одоо өөр сэдвүүдээр бид хоёрт ярилцсан маш олон сэдв байна. Тэгээд энэ бүхнийгаа бол ээлж дараатаагаар та бүхэндээ хуваалцах болно гэдгийг амлаж байна. Тэгээд бид хоёр бол одоо хүмүүс юу ч муулж исэн угаасаа ярьсаар л болно. Нэгэд яриад эхэлсэн. Тэгээд нэг ч хүн хамаагүй энэс тэ одоо үр дүн аваад окей за үнэхээр чухал юм байна шүү. Үнэхээр хамгаалах нь хэрэгтэй мэй гэдгийг ойлгож ивэл бид хоёрын зорилго биелж байгаа юм дээр. Харин тэ. Тэрнээс Монгол тэр даяараа юу гэлээ жилд 2000 эмэгтэй хүн үр хөндүүлдэг гэлөө. Өсвөр насныхан бүр. Тэгэхээр өсвөр наснаас гадна Монголд өсвөр нас чи 13-аас 19 гэж явж байгаа шүү дээ. Тэгэхээр тэрнээс гадна 19-өөс 28 болохоор залуу наснда яг одоо алдаа игээ те үр хөндүүлж байгаа хичнээн эмэгтэй байгаа. 13-аас 19 2000 жилд 2000 бодлоо. Тэгэхээр бүр амар аахгүй. Тэр 2000-ын тоог ядаж нэг 1000 олгоё л да. За бүр болёо. 1500 тий яшиг 500 хүнийг ч бодгоо 500 хүнийг ядаж нэг ингэж бла бла гэж ярьсан 20 минутынхаа яриагаар 500 хүнийг чинь тархин турж байвал тэр ирээдүйд болох тийм 2000 тооны 500 ч гэсэн асч ийл гэж тэр ихтэй амар надад тоо санагдсан. Хамсалтай тоо харагдсан. 2000 нөгөөх нь юу лээ 3000 өсвөр насныхан төрж байгаа тоо жилд 3500. 3500. Йоо. Эцэн тий юу ч үзээгүй амар гоо амьдралын тий сайхан ташаалыг мэдэрч чадаагүй байхдаа хүүхд төрүүлээл юм чи. Юу үе байхгүй хаадтай нөгөө залуу нас гэсэн үг байхгүй харин тий өсвөр насаа шууд залгаад 17 гэсэн шууд ээж амар шууд аав ээж. Йоо.
Би яаж аваа тийм зам туулаагүй юм бэ? Sorry. Би туулж байна. Би одоо хүүхдтэйгээ зэрэг өсөөл явж байгаа гэж бодож. Гэхдээ хэрвээ тухайн үед би байсан бол яг одоогийн хүүхдтэйгээ тухайн насн дээр байсан бол би арай өөрөөр харах байсан баг. Гэхдээ би нэг амар харамсаж байгаа хүүхд төрөөсөндөө харамсаж байгаа гэсэн үг биш. Гэхдээ илүү одоо юу гэдэг. Нэгэнт хийцэн алдаг гэж хаашаа. Нэгэнт хийцэн харин тийм нэгэнт хийцэн нэгэнт хүүхдтэй болцсон бол одоо харамсаад бол. Тийм. Гэхдээ би одоо нээлттэй хэлмээр байгаа байхгүй юу гэдэг. Хортоодоо би бол одоогийнхаас төвтэй байсан бол би хортоодоо хийж төрөхгүй байсан. Харин тийм. Юм үзэж жагаад юу гэдэг өөртөө цаг зарцуулж жагаад би сүүлд нь харин стожика сайн ээж болох байсан баг гэж бодож байна. Одоо нэг юмар муудаад байгаа юм байхгүй л ахaltaа ч аваад гэхдээ харамсаж байгаадаа биш зүгээр. Тийм харамсах аяг бороо гэлж. Илүү сайн ээж болох байсан баг одоогийнхаас. Магадгүй баг. Гэхдээ ядаж өөртөө нөгөө залуу нас гэж нэг юм ганц бие байх тий ганцаараа байх ядаж ганцаараа ингэ амьдарч үзэх шалгамтай байхгүй. Ганцаараа 23 таа тий амьдарч үзээд ганцаараа ингэ найзуудаа шоудаж үзээд өөрийн 6 болт шоудаж үзээ тий. Тэгээ гэртээ орж ирэх мэдрэмж тэгээ чи хүүхдтэй 23-тай 6 хүртэл шоудаа гэртээ орж ирэх мэдрэмж шалгамтай. Маргааш нь чамайг үүрэг хариуцлага гэж юм уу хийж байгаа. Хүүхдээ ядаж босдон сургуульд цэцэрлэгтээ болно. Хэрвээ 23-тай хүүхдгүй байсан бол юу вэ? Унти маргааш нь тэгэл мөнгө байна уу байхгүй юу гэд. Ядаж тиймэрхүү амьдралын багын ч гэсэн жоохон хааж авахлыг шалаа өөрөө мэдрэх байхгүй. Тийм тэрийг мэдрээсэй гэж хүсэж байна. Тийм ер нь бол мэдгүй амар гой үйл явдлууд ер нь үйл явдлууд гоё үе. Миний хувьд бол залуу нас гэдэг бол өсвөр нас биш одоо эцэг боснаас биш яг нэг тэр хоорондох байдаг нас байдаг та. Яг тэрийг л амар гоё enjoy гэж өнгөрөөл тэгэл ээж болмоор юм. Миний үед ядаж яг мэдэрч чадаагүй байхгүй юу? Би ингээл 10 жил би хараа 10 жилдээ ингээл амар хот сурч мурдаг те ингээл бүх анхаарлаа хичээлээ төвлөрүүлж байгаа. Оюутан болцсон. Тэгэл оюутан байхдаа шууд ажиллаад эхэлсэн. Тэгэл ажил гэр явж байгаа л ажил гэр сургууль гэсэн маш их сургууль найз залуу байсан шүү чи. Найз залуу хамт дөрдөөсөн болоод гэр болчиход байгаа байхгүй юу? Тэгээ бүр баларсан. Тэгээд яг ингээд одоо ингээд их сургуулийнхантайгаа уулзаад ч юм уу найз нөхдөйгээ уулзаад ярих гэхээр тэд нар айгүйх дурсамжтай. Тэгэл миний хувьд юу ч чадгүй. Ингээл би ингээл амар юм сайн хүн байсаар байгаа л дууссан. Тэгээд шууд өргөжлүүлээл их сургуулаа төгсгөөс өмнө төрсөн. Йоо тийш тий. Тэгээ одоо нөхөх юм аашин тийм биз дээ 30 хүрэх гэж байна. Нөхөж болно шүү дээ. Одоо би ингээ 30 хүрсэн гандан боргол явдаг шүү дээ. Тэгээ энэ чинь одоо сэтгүү чал өөрчлөж байгаа байхгүй юу гэдэг. Гинтийн зүйлээгүй тийм багтай бүгд юм ядаж төлөвлөсний дагуу те өнөөдөр би өөрөө гарна эсвэл 7 хоногийн дараа би гарна гэдэг тийм болоод байхгүй энд амьдрахаар тийм болоод байгаа. Яг залуу насаа бүр яг мэдэрсэн шиг мэдрээд тэгээд ээж болоод ээж ав болоод тэгээд явуулаарай л гэдэг. Сайн амгаалцгаарай. За ингээд бит хоёр өнөөдрийн подкастыг энэ төрөд өндөрлөж байна. За сүүлийн одоо подкастаа дуусгах үг хэлээрэй. Бид хоёрыг зүгээр ойлгож хүлээж авах гэж бодож байна. Бодоосоо гэж юу нь бол хүсэж байна. Тэгээд бодохгүй болоод яах вэ? Бодох нэг нь бодоод тэгээд хамт бодолцоол явъя да. Хоёрыг хүлээхийн өрөөнд бид хоёртай хүлээнгээ тэр болох явдлыг хүлээнгээ хамтдаа ярилцсан, хамтдаа сонсогч байсан та бүгдэд баярлалаа. Тэгээд дараагийн подкаст хүртэл түр баяртай. Баяртай. Заяа баярлаа. Арина баярлаа.